За хай, сайн байна бүгдээрээ. За та манай e-commerce-ийн юу анхны хичээл, за тэгээд business intelligence болон e-commerce-ийн хичээлийг үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд бас баярлалаа. За тэгээд өнөөдөр хэдүүлээ болохоор за e-commerce гэж юу юм гэдгийг бол маш энгийнээр товчхон ойлгож авъя. За тэрнээс гадна бас өнөөдөр яагаад e-commerce-ийг зах зээл маш их хэрчийг аваад маш их хөгжиж байгаа талаараас багахан ярилцъя гэж бодлоо. За тэгээ өнөөдөр би та бүхэнд өөрийнх нь өмөрцөн байгаа цамцыг багахан танилцуулъя. За би 2019 онд хамгийн анх Хятадаас хувьд захиалж сурж ирсэн тухай үед өөртөө авсан хамгийн анхны маань цамц. Би одоо энэ бүр 5-6 жил өмсөж байна. За тэгээ би өөрөө хувцсын салбарт анх хөл тавиад эхэлсэн учраас би бас бэрэг тэмбэлтэй болов гэдэг нь хувцсыг өмсдөө. Та бүхэн маань ч гэсэн одоо хувцсын салбарт хөл тавьсан ч болно. Эсвэл гэр ахуйн бараа, эсвэл хүүхдийн тоглоом ч юм уу ямар төрлийн продуктууд Хятадаас захиалаад за тэгээд Монголд интернетээр Facebook дээр marketplace, Instagram дээр онлайн дэлгүүрнэгээл заргаж байгаа. За тэгвэл энэ хэлбэр чинь зүгээр e-commerce гэж ойлгоод байна. За нэгөөсөндөө e-commerce гэж юу юм бэ гэхлээр захин бодолтой нэг англиар оруулах юм бол electronic commerce гэж хэлээд байгаа юм. За манай монголчуудын ерөнхийдөө бол яг нийтлэг ойлголт нь бол онлайн дэлгүүр гэж хэлэх болно. За сүүлийн e-commerce гэдэг нэршилтэйгээр явж байгаа учраас илүү зарим хүмүүс их ойлгоод өөр салбар юм болов гэж бодоод байдаг. За тэгэхээр та интернет орчинд, захин орчинд за ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарж байгаа нөгөө талд танаас хувь хэрэглэгч бараа бүтээгдэхүүн авж байгаа энэ хэлбэр чи өөрөө e-commerce буюу electronic commerce. За монголоор орчуулмаар захин бодолтой буюу онлайн дэлгүүр гэж нэрлэдэг байгаамаа. За тэгээ e-commerce-ийн ойлголт маань ердөө маш энгийн. Ерөөсөө л юм. За тэгээ одоо хэдүүлээ миний бэлдсэн presentation-ыг үзцгээе. За тэгээд хичээл рүүгээ орцгоё. За хэдүүлээ хичээл рүүгээ орцгоё. За байна. За хэдүүлээ сайн нүг e-commerce-ийнхаа яг ерөнхий ойлголтуудыг түрүүн ярьсан байгаа шүү дээ. За тэгэхээр за e-commerce-ийн утга гэж юу юм бэ? Хэдүүлээ түрүүн ярьсан. За одоо presentation-тэй ярьцгаая. За тэгээд e-commerce гэдэг нь болохоор electronic commerce өөрөөр хэлбэл захин худалдаа гэсэн. За тэгээд энэ бүтээгдэхүүн болон үйлчлэгийг интернетээр дамжуулж худалдаа үйл ажиллагаа хэлсэн. За тэгээд түрүүн болохоор зөвхөн хувцас бараа бүтээгдэхүүнүүдийг интернетээр зарж e-commerce хийхээс гадна за үйлчлэгийг бас зарж болно. За тэрнээс гадна бас digital product-ууд бас зарж болно. За тэгээд энийг энэ өөр презентацийн дээр байгаа. За тэгээд жишээ нь хэлэх юм бол та Facebook-оор дамжуулж хувцас зарж байгаа бол бас e-commerce гэсэн үг. За та Amazon-оос ном захиаж байгаа бол энэ ч бас e-commerce гэсэн үг. За тэгэхээр түрүүний бас хэлсэнчлэн e-commerce нь болохоор зөвхөн онлайн төрөд ойлгочих болно тийм ээ. За тэгээ e-commerce-ийн төрлүүд нь ямар төрлүүд байдаг юм бэ гэхээр за үндсэн 4 төрлүүдтэй. За энэс гадна бас өөр бас төрлүүд бас байдаг. За тэгээд үндсэн 4 төрлийн яг юу байдаг юм бэ гэхээр за тэгээ B2C, B2B, C2C, D2C. За бидний хамгийн их монголчуудын өргөн хэрэглэгддэг хоёр e-commerce нь юу байдаг юм бэ гэхээр за C2C болон D2C хоёр байдаг. За энэ хоёр нь илүү манай монгол хүмүүсийн нөгөө нэг амьдралд илүү ойр гэх юм уу. За хэдүүлээ B2C-г тайлбарлах юм бол за компаниас шууд хэрэглэгчд рүү шууд явуулчих болно тий. За тайлбар дээр нэг юм тий. Компани эсвэл бизнесний эцсийн хэрэглэгчд бараа бүтээгдэхүүн борлуулдаг хэлбэр байж болж байна тий. За B2B нь болохоор компаниас компани руу явуулдаг. За энэ л юм бэ гэхэлэр за байгууллагаас байгууллага. За нэгсэндээ рестораны үйлдвэр түүхий эдийн үйлдвэр нь ресторан руугаа шууд түүхий эдээ шууд өгж байгаа хэлбэр нэгэсэндээ бас байж болно тий. За тэгээд C2C D2C хоёр нь яагаад биднэрт илүү түлхүү ойлгомжтой байгаа юм бэ гэхэлэр за хувь хүнээс шууд consumer to consumer тааж болно. Тэгэхээр бид нар ч нэг аж ахуйн нийтүүд гэж явахгүй учраас онлайнаар хэдлээ бид нар хувь хүмүүс бараа бүтээгдэхүүн хувь хүндээ зарж байгаа учраас бид нар C2C болчихж байгаамаа. За тэгэхээр D2C нь юу юм бэ гэхээр илүү нэг dropship гэдэг хүмүүст илүү ойлгомжтой. За тэгэхээр dropship-ийг бас хэдлээс дараа бас нэг presentation бас бэлдээд бас ярилцъя гэж бодлоо. За D2C нь юу юм бэ гэхээр direct to consumer. За үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгч рүү явуулнаа л гэсэн. За одоо манай Монголын 15-18 настай хүүхдүүд яг энийг амар хийдэг. Шууд табоогоос хувцас юм уу ямар нэгэн бараа бүтээгдэхүүн өөрийнхөө дэлгүүр дээр байршуулад за энийг ингээд 7-аас 14-ийн хугацаанд захиалга авнаа гэж хэлээд шууд тэр үйлдвэрээс нь дэлгүүрээс нь шууд хэрэглэгчд рүү шууд явуулчихдаг. Дунд нь гэтээ карго орж ирээд кароноос бараа бүтээгдэхүүнүүд аваад хөргөж өгдөг болол за Escalade Logistics нь болохоор таны захиалсан үйлдвэрээс ирж байгаа тэр бараа бүтээгдэхүүн чинь манай ирээний агуулга дээр ирээд ирээний агуулгаас шууд манай Escalade агуулга дээр ирээд Escalade агуулга дээр та өөрөө ирээд ах шаардлагагүйгээр бид нар таны өмнөөс шууд бараагийн шууд ангилж байгаа нэг иймэрхүү ууцаа бодож баглаа хийгээд шууд хэрэглэгчд рүү явуулаа. Тэгэхээр энэ D2C шууд одоо та бүхэн өнөөдрөөс эхэлж хийх бас боломжтой байдаг. За тэгэхээр та яаж энэ үйлчлэгийг авах юм бэ гэхээр та ердөө манай community-гийн гишүүн байнгын идэвхтэй гишүүн байх юм бол энэ үйлчлэгийг авах боломжтой гэсэн. За үндсэн ийм 4 төрөл байдаг бол одоо бас physical product болон digital product за dropship гэдэг 3 бас юм төрөл байдаг.
За тэгээд энэ гурвыг хэдлээ яг юу гэж ойлгох юм бэ гэхээр окей бид нар physical product-ыг зүгээр нэг иймэрхүү бараа бүтээтгүн бэлнээр авчиж болно. Эсвэл бас dropshipper-аас зарж болно. За тэгээд нэг юм барааг хамгийн гол нь энэ бараа зүгээр асуудал шийдсэн, хүмүүсийн асуудал шийдсэн. За тэгээс дээрэс нь Монголд оруулж ирээд 20-3 дахин үнэ нэмэгдэх боломжтой. Маркетинг нь хамгийн гол нь бас амархан хийх боломжтой бараа бүтээтгүн байх юм бол бид нар бэлэн авчиж зарж болно. Эсвэл захиалгаар зарж болно. За тэгэхээр энэ нь болохоор өстой bit product буюу бид нар bit product зархаас гадна за тэгээд digital product гэдэг нь болохоор за бид нар оюуны өмчөд зарж болно. Одоо миний бэлтэж байгаа энэ хичээл маань нэг өсөндөө миний digital product гэсэн үг. Та бүхэн одоо интернетээр аудио бук зарж болж байна. Эсвэл өөрийнхөө сургалтыг зарж болж байна. За эсвэл үлгэрийн номыг аудио букт оруулаад за тэргээ нэг slide файл бэлтгээд тэргээ advertisement буюу зар сурталчилгаа явуулаад маш олон хүмүүс рүү бас зарчиж болж байна. Надад нэг иймэрхүү тохиолдол байсан. Тэр нь юм ихлээр нэг ихч маань болохоор нэг юм үлгэрийн файл интернетээс хэдэн доллар худалдаж авсан тэргээ нэг файл руу оруулаад тэгээ тэрийг ингээ ээжүүд рүү ингэж зарж исэн. За тэгээ нэг файл нь болохоор 5,000 үнэтэй танаас гарах шалтгаан. Та нэг $10 юм уу $20 нэг файл худалдаж аваад нэг файл руу оруулах юм бол тэрийг 500, 200, 300 хүнд бас нэгэн зэрэг зарах бас боломжтой. Энэ болохоор digital product байж болно. Энэ болохоор нэг bit product буюу bit бараанууд шаардахгүй болохоор илүү амар айлх нэг ээжүүд гэртээ хийх дээрээ амар гэсэн үг. За тэгээд энэ хоёрыг бас хосолсон хэлбэртэй бас байлгаж болдог. За яаж хосолсон хэлбэртэй байлгаж болох юм бэ гэхээр магадгүй та за би нэг forex-ийн mousepad зардаг байхгүй юу? За forex-ийн mousepad-ыг та авах юм бол би танд 20 цагийн үнэгүй forex-ийн хичээлийг бэлгэлнэ гэх юм бол хүмүүс айгуу дуртай байдаг. За энэ хоёрыг хосолж авах юм бол нэгэсэндээ илүү танд худалдаа авах чадамт нь илүү өснө гэсэн үг ээ. За тэгээд dropship гэж яг юу юм бэ? Хүмүүс нь dropship гэж яг тусдаа юм уу, нэг юм уу гэж ойлгоод байдаг. За e-commerce гэдэг ерөнхий нэг платформ, захин худалдаа гэдэг ерөнхий платформыг том мод гэж авч үзэх юм бол dropship нэгээс нь мөчрөн гэсэн үг. За physical product бас мөчрөн гэсэн үг. Digital product бас мөчрөн гэсэн үг те. За тэгэхээр dropship гэдэг нь болохоор онлайн худалдааны агуулгагүйгээр бараа борлуулах бизнес модел юм. Энэ загвар нь ялангуяа эхлэн бизнес хийж буй хүмүүс хөрөнгө оруулалт багтаа, эрт багтаагаар эхлэх боломжийг олгодгоор айгүй тийм давуу талтай. За тэгээ хэдүүлээ dropshipping-ийг бүр маш амархнаар гоё тайлбарлая гэх юм болвол за нэг өстөндөө миний нүүн түрүүний яриадсан D2C гэж яриадсан шүү дээ. D2C гэдэг хэлбэр рүү ороо авчиж байгаа. За энэ нь яах юм бэ гэхээр та нэг өстөндөө дундын зууч болно л гэсэн. Та ямар нэгэн бараа бүтээгдэхүүн бэлэн авчиж ирэхгүйгээр өөрийнхөө тэр нэг сайт эсвэл дэлгүүр дээрээ энэ бараа бүтээгдэхүүнүүдийг зургийн юм уу байршуулаад захиалга авнаа. Тэгээд шууд үйлдвэрээс нь өөрийнхөө гар дээр дамжихгүйгээр шууд гэрт нь өгүүлэх энэ бизнес моделыг dropship гэж нэрлэдэг байгаа. Нэгсэндээ та бараа бүтээгдэхүүн яг ямар бараа бүтээгдэхүүн зарах байгаагаа сонгоод тэрүүнийхээ маркетингийг нэгээд хүмүүст борлуулна гэсэн үг. За тэгээд та дундталт нь ерөөсөө өөрийнхөө ашиг нэмээд явах боломжтой. Гэхдээ physical манайхаа нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Physical product болон dropship-ийн ашигын маржин буюу ашиг дээр ямар философи баримтлах юм бэ гэхлээр бид нар physical product-ын дээр нэг өсөндөө 2-3 дахин үнийг шингээх зархад бол асуудал байхгүй. Dropship-ын дээр захиалга авч байгаа учраас аль болох нь одоо юу гэдэг нь dropship нь яагаад бусдаасаа ялгарх юм бэ? Яагаад энэ бэлэн зарж байгаа хүмүүсээс бид заавал захиаж хөдөөж авах юм бэ гэхлээр бид нар тэр хүмүүсээс ялгарх ганц зүйлийг баримтах хэрэгтэй. Тэнд болохоор үн. За тийм болохоор хэдүүл айлгах dropship-ын дээр бага ашигын маржин хараа явчих юм бол бидэрт айгүй олон захиалга ордог. Биднээс угаасаа нэг амар тийм зардал гарахгүй байгаа юм чинь бид нар аль болох одоо high ticket буюу за өндөр дүнтэй, өндөр ашигтай бараа бүтээгдэхүүнүүдийг бага удаа борлуулж байгаа оронд зав бага маржинтай, бага зардалтай, за дээрээс нь бага орлоготой, ашигтай энэ бүтээгдэхүүнийг маш олон хүмүүс рүү зарах юм бол бидэнд илүү ашигтай. За иймэрхүү философи гэдэл ашиглаад dropship дээр бас нэг өсрээд 20-30 мянган ашиг нэмээ явах юм бол илүү бидний амьдралд одоо үлзийтэй шүү. Харин physical product-аар нэг 50-60 мянган руу байх болно. Гэхдээ юу зарж байгаагаас шалтгаална шүү дээ, тийм ээ. За e-commerce-ийн ач холбогдол гэж бас юу юм бэ, тийм ээ. За e-commerce-ийн ач холбогдол бол ерөөсөө дижитал номод болон би энэ дээр алдсан байна. Digital гэж бичсэн байна. За digital номод гэдэг нь болохоор бид нэгэс та нар freelance гэж мэддэг юм. Бид нар заавалчгүй ямар нэгэн цагт баригдахгүй, ямар нэгэн хүний дор ажиллахгүй. За тэгээд хүссэн үедээ хүссэн зүйлээ хийгээд дижиталаар мөнгө олоод явах юмрхүү хүмүүсийг нэрлээд байдаг те. Яагаад энэ салбар нь чухал юм бэ гэхлээр дэлхийн зах зээлээс гарах боломжтой зардал бага, эхлэхэд маш хялбар. За тэгээд цаг хугацаа хэмнэн, за тэгээд хэмжих анализ болон
эндээс одоо BI орж ирнэ гэдэг одоо business intelligence-ийг дараагийн хичээлээр бас тайлбарлая тийм ээ. За энэ бизнесийг юу нэг яагаад төлөө сонгох хэрэгтэй юм бэ гэхлээр бид л зөвхөн интернетээр мөнгө олох боломжтой. Бүхий л бизнесүүдийг хийх явчих бол дижитал хамаатас болох боломжтой. Тэрүүний нэг нь одоо нөгөө e-commerce байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр би өөрөө e-commerce хийж явахдаа айгүй тийм олоодаа фейлдчихсэн, олоодаа шантарчсан, олоодаа алдчихсан болохоор аль болох зардлыг чинь баг эхлүүлэх үүднээс цаг хугацааг чинь хэмнэх үүднээс бид нар ийм school платформ хичээлүүд явуулдаг байгааг та бүхэн мөн ойлгоорой. За тэгээ e-commerce, за тэгээ BI гэж юу юм бэ? E-commerce-ийн бизнес амжилттай байхын тулд за зөв дата, зөв шийдвэр чухал. За тэгээ BI буюу business intelligence-д бидний дарах боломжуудыг нь олгодог байх нь. За хэрэглэгчийн зан төлөвийг шинжлэх, борлуулалтын датагаас ханалгыг гаргах, за тэгээ маркетингийн кампанид ажлуудын үр дүн гүнлэх, хувийн саналууд гаргах. За тэгээ BI ашигласнаар та зөв шийдвэр гаргаж илүү хурдан өсөлтөнд хүрэх болно. За тэгэхээр хэдүүлээ хамгийн бага зардлаагаар илүү хурдан өсөлтөнд хүрэхийн тулд хэдүүлээ хамгийн гол хамтдаа хичээгээд зөв датагаа онлоод хэрэглэгчтэй зөв онлоод явах нь биднэрт илүү ашигтай тул дараагийнхаа эцэдүүдийг бид нар цаг алдалгүй бас үзэж явах нь чухал шүү гэж би бас зөвлөе. За тэгээд ерөнхийн манай e-commerce-ийн маань хичээл маань ингээд дуусаж байна. Би болохоор шат дараатайгаар баг багаар ингэж хийгээд явъя гэсэн бодолтой. Шууд e-commerce гэх том сэдвийг ярих юм бол маш олон хоног, цаг, минут шаардах учраас ингээд хэдүүлээ дүүнэлт хэсгээр орё. За тэгээд дүүнэлтэнд нь яг юу гэж ойлгох юм бэ гэхлээр за тэгэхээр e-commerce бол зүгээр нэг бараа зардаг платформ биш болчихж байгаа. Энэ бол бизнесийн нэгэн цоошин стратеги болчихж байгаа. Энийг бүр нэгээс нь яг ажил гэж авч үзээд за бизнес гэж авч үзэж одоо чин сэтгэлээсээ хандах юм бол энэ бол боломжгүй бизнес, боломжтой бизнес. Би дараагийн хичээлүүдээр энэ бол BI хэрэгслүүд, зах зээлийн анализ, бүтээгдэхүүнийн судалгаа гэдгийг наривчлан бас үзээд явах учраас та бүхэн маань энэ хичээлийг үзэл гарахгүй байгаасаа гэж би бас зөвлөе. За тэгээ би бас нэг өөрийнхөө зүгээс нэг санаж бичиг одоо санамжийг хүргье. За тэр нь юу юм бэ гэхлээр хэдүүлээ ер нь ямар нэгэн зүйл хийхдээ жоохон залхуурах гад байдаг шүү дээ. Хайрцнаас өөрийгөө гар сэтгий гэж амирх боддог. Анханасаа бидэнд хайрцаг байхгүй гэж би нэг welcome to the community гэдэг хэсгээр би тайлбарлаж өгсөн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ удаад зөвхөн өөртөө итгээд хэдүүлээ энэ удаа л яг энэ нэг зүйлийг бариад авчих юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Одоо 15-аас 18 насны дүүнер чинь хийж чадаад байгаа юм чинь чи яагаад чаддгүй юм бэ? Үе тэнгийнхэн чи чадаад ах чинь чи яагаад чаддгүй юм бэ те? Дүүнер чинь чадаад ах чинь та яагаад чаддгүй юм бэ гэдэг нэг тийм философиг өөртөө тавиа. Амьдралаа өөрчил өглөө босоод подкаст сонс хэрэггүй хүний яриа сонсож цагаа үржих хооронд яагаад чи миний цагийг өрөөд байгаа юм бэ гэгээд нөгөө хүнийгээ жоох ахтагтаад тэр хүнээс залбах зайгаа байр. Тэгээ хүрээллээс сойл би яагаад e-commerce-ийн community-г үүсгээд тэгээд зүгээр нэг сургалтаа зархаас л community гэж яриад байгаа юм байна. Хэдүүлээ хүрээл болж ажиллаж байгаамаа. Та ойрын хамгийн сүүлд ярьсан 5 найз, хамгийн сүүлд ярьсан чат бичсэн 5 найзынхаа сарын дундаж орлогыг 5-д нэмээд 5-д хуваах юм бол таны сарын дундаж орлого чинь гарч ирэх учраас та бүх маань хэрсүү за тэгээд хөдөлмөрч хүрээлттэй болчих юм бол та өөрөө дагаад хөдөлмөрлөх учраас school гэдэг community-гоос хэдүүлээ цаашлаад улбаалаад нэг хамт баг олон болоод манай офс бүгдээрээ одоо юу гэдэм бэ найзууд болоод бүгдээрээ аймаг гоё нэг тийм нэх гоё дижитал номоод болъё л да Монгол улсад өмнө тийм олон хүмүүсийн хийж чадаагүй тийм рекорд нэдлээ хүрээд Баали интерт очоод эсвэл өөр одоо юу гэдэг Сингапур интерт очоод вилла түрээслээд тэнцэнээсээ дижитал номоод болоод фриланс болоод хятадын үйлдвэрүүдээс шууд Европ руу бараа бүтээтгүн зардаг болъё л да. Бид нар яагаад яг үүндээ чадахгүй юм бэ? Ер нь бол манай Монголын ерөнхийдөө бол IQ бол дэлхийд айгүй өндөрт бичигдэж орж ирдэ шүү дээ. Тийм учраас би хүмүүнийг бол чадна гэж бодож байгаа учраас та бүхэнд итгэж байгаа учраас манай энэ school гэдэг community та бүхэн маань тууштай яваасаа гэж хүсэж байна. Тууштай явсан өглөө эрт боссон хүмүүс нэг үздэг учраас манайхантай хамт удаа яваад найдвартай ингэж одоо юу гэдэм бэ? Итгэлсэл хүлээгээд явж байгаа хүмүүстэй бид нар өөрсдийнхөө сэтгэл зүрхийг гаргах учраас та бүхэн маань дараагийнхаа хичээл болон идэвхтэй байж манай оффист хүрэлцэн ирээрэй гэж би урьж байна. За тэгээд л өнөөдрийнхөө хичээлийг ингээд өндөрлөе дараагийнхаа хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.